Би хонгор нутгийн хөө. Би Баян хонгорын хөө. Би хонгор нутгийн хөө. Би хонгор нутгийн хөө. Би хонгор нутгийн хүүхдээ. Би хонгор нутгийн хөө. Миний нутаг Баян хонгороо. Би хонгор нутгийн хүүхдээ. Би хонгор нутгийн хүүхдүүд. Би хонгор нутгийн хөө. Би хонгорын хүүхэд. Би хонгор нутгийн хүүхдээ. Би хонгор нутгийн хөө. Би хонгор нутгийн хөө. Би хонгор нутгийн хүүхдээ нэ. Би дотхон өндөр босхон ариун хонгор нутгийн хүү нэглээ. Намираа цагаан үлтэйгэн хонгор нутаг минь моротайгнэ. Сайн бацгаана үзэгчтэй. Миний нутгийн зоголон сайхан авцгааж байна уу? Хонгорын хөгтөд уран бүтээлийн нэгдэл ТV10 телевизээс та бүгдийг амарч хүлээцэх зориулан бэлтгэдэг Хонгорын хүүхд нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор өндөр настан бундруугаа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За би та нар сайн сайхныг хүсье. Энэ өдрийн мэнд хүргэе. Манай нэвтрүүлгийн зорилго бол Баян хонгор аймгийн хаан, энэ нутгийн хаан уугуул иргэдийг цэнхэр дэлгэцээр бас нутгаасаа өөр газруудад ажил амьдардаг хүмүүсийг цэнхэр дэлгэцээр дамжуулан нутгийнхаа зон олонтой уулзуултын зорилготой нэвтрүүлэг. Тэгээд таныг өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт бас оролцуулж байгаадаа их баяртай байна. Тэгээд манай нэвтрүүлгийн ээлжилт анхны асуулт байдیں۔ Унсан газар угаасан ус төрсөн нутгаасаа эхлэе. За би Баян хонгор аймгийн Баян булгасан төрсөн. За би 36 онд төрсөн. Хулган жилтэй. Тий 80 хүрж байна тий. 36 онд төрсөн. За тэгээд өвгдөөдс минь сайхан улс байсан. Манай нутаг ер нь их сайхан тийм байгаль дэлхийн их сайхан зөв бэлэгтэй хүн их төрж байсан. Энэ л сайхан нутаг төрсөн. Баян булгаас ер нь хэдэн оноос яг нутгаас гарсан чинь би бол таныг нөгөө аймаг төвийн мудраач гэдгээр нь сайн мэдэн шүү дээ. За тий би бол аймагт одоо нэг юу олон оны хавьд л ирсэндээ одоо нэг 70 хэдэн оны хавьд аймагт иржсэн. Тэгээд тэрнээс хойш одоо аймагт байхан байж байгаад хотод бас ирээд бас 10 гаруй жил болж байна. Аймагт 20 жил болсон. Тэгээд энэ готтоо ирээд яг өөр хүүхэд минь авцарсан. Тэгээд сайхан байна оо минийх Улаанбаатар. Аймагт хаагур амьдарч байна. Аймагт одоо худалдагч мэл би бас тийм номын санч манч хийдэг мэрэгжилтэй. Тэгээд худалдагч хийж тиймэрхүү номын санч хийжсэн. Үнтэй алтны уурхайд бас ажил хийжсэн тогооч мөн. Тэгэхээр яг номыг уншдаг хүн байсан та. За тий би ном уншдаг. Тэгээд байр гээд дурсгаар сайхан дурсан жорж ирдэг. За тий. Дүмбтийн байранд байсан. За тэгээд олон сайхан улсуудтай танилцж их сайхан явсан. Дүмбтийн байранд одоо их сайхан улсууд байсан да одоо тэр ташдарж одоо тэр танаа тэр ташдарж маахуу муугаал одоо нөө манай тэр Дүмбтийн байранд чинь тэр ядам мадамгаал их сайхан улсууд байсан шүү дээ. Тэгээд хаач явсан намайг нэг сайхан юм дагаж явдсан шиг миний танилцсан улстай энэ л нэг сайхан сэтгэлтэй сайхан улс байдий. Тэр нэг бомб үжиг төм төвжигсэн тийм байр байлаа шүү дээ. Тийм байр байлаа. Бомбтын байр гэж бараг миний мэдхэл 40 байл. Нэг хашаа. Нэг хашааных нэг хашааны нэг. Тэгээд хажууд барилгын байрных ингээд бас 40 50 байл. Тэгээд эрчим хүчнийх ингээд ер нь тэгээд ер нь үйлдвэрийн газрын лөвхөөс сайн сайхан улс цугласан тийм сайхан яста бомбужгийн төм яасан муу юм гардаг байдаг. Энэ сайн сайхан юм хийдэг улсууд цугласан сайн сайхан ажил намжилт гарч ирсэн тийм сайхан цаг байлаа. Манай хань хүн тэнд бас нефт базад юу нэрв хийжсэн. Ядамсрын гэж хүн байдیں۔ Тий ядамсрын гэж хүн байсан. 89 оноос 90 оны үед Монголд ардчлалын давлгаа үүсэл. За тий орон нутгуудаар их сайхан цаг ирж байсан. Ардчлалын салхи садгалж байхад таныг нэг бас яг тэр үчи нутагт нэг өсгсөн зарладаг. Тий. Яг анхны өсгсөн зарлж байхад таны ганцаараа эмэгтэй тий өсгөлтөнд сууж ийсэн гэж. Би ганцаараа өсгөлтөнд сууж ийсэн хүн шүү дээ. Ардчлалыг их дэмжиж, ардчлалын цуглаандаар өгөм өгүүлж, би тэгэхэд дөвөнтэд ажиллаж ийсэн. Дөвөнт гэж алтны уурхайд ажиллаж ийсэн. Тэндээс би ганцаараа өгөм өгүүлж, элбэг дөржийг очиход хурал цуглаандаар л би одоо ардчлалын юм сайхан шүүгээд танилцуулж одоо олон оронтой танилцж бас ингэж хүн бүрийн эрх чөлөө ирэх одоо байрын
ажил өөрсөнд нөгөж малыг малчтад өгөх юм сайхан цаг ирэх гэж энэ хүн одоо өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй цаг ирэх гэж гэж би одоо зөнгөөрөө мэдж байгаа юм шиг тэгээд яриад тэгээд тэр ардчлалыг их дэмжижсэн. Би бас асуух гэдэг юм л да. Яг таны яриг яг тэр үед биднээс бол яг тэр сайхан цаг ирэх гэж ч юм уу бид нар сайн мэддэггүй байлаа. Ер нь юу болохоо мэддэггүй байлаа. Тэгээд таны ганцаараа эмэгтэйчүүдээс өссөн зарлж байсан гэж ер нь тэр үед танд яаж мэдрэгдэв? Зүн совнчин байв уу? Ер нь урд нь нэг иймэрхүү байвал зүгээрээ тийм да нөгөө бусад орнуудын жишгээс өөрөө дотроо харж яав. За тий би өөрөө их ном уншдаг бас бус орны жишгээс харж ялаа. Тэгээд надад бас нэг зөв бэлэг байсан. Ер нь ардчлалын замаар орохгүй бол Монгол улс бас ер нь ганц нэг хүний орны харьяанд байжгаад мөхөж болж магадгүй гэсэн нэг тийм надад бас нэг заримдаа тийм зөв бэлэг их ордог байсан. Тэгээд энэ залуу хүүхдүүд их сайхан байгуулгын дээ гэж их баярлж өсгөлн зарлж ардчлалыг юмыг олон түмэндээ одоо таны үйлж ярьж одоо бас их тэгж явж исэн. Манай талигаач тэр ядамсрынч тэр ардчлалын хурал цуглаанд хийж орж их тэгж явдаг байсан. Ер нь анхны ардчлалын алтан хараан зүсийн нэг юм байна шүү дээ. Тэр үед яг ингээд өсгөлтөнд суугаад бас ардчлалын тухай дуурайд ингэ явж байгаа хүмүүс яаж хандж байли өндөр бач одоо болдоо болдгоо гэдэг юм уу эсвэл тийм хүндрэл байв уу? Тийм хүндрэл их байсан. Тийм хүндрэл их байсан. Нарийнда одоо манай хань хүн бид нарыг ч гэсэн бараг ажлаас гаргаад ер нь л тэгэл яг хөдөө тэтгэврт орох гэжсэн болохоос хөх шухт чиг ажилгүй ер нь нэлээд бас нэрвэгдэж явсан цаг байсан. Нэг тийм одоо энэ ардчлалыг дэмжиж байгаа одоо энэ гөгшин хүн байж яасан гачийн энэ сайхан нийгэм байхад димээ залуучуудыг дагаж шуураад гэдэг одоо тэгж хэлж ирсэн ус их байсан. Тэгээ би бас тэр дээр бол ерөөсөн тоодгүй байсан. Ягаад гэвэл бидний ирээдүйг гэрэлгийгээ байна гэдгийг би нэг зөнтэй. Тэгэл тэр зөнгөөрөө л мэдрээд байсан. Тэгэл манай аав ээжнэр бас биднээс ойролцсон байсан хүмүүс таны тухай биднээс байх хуучлал л да. Тэгэл залуу насныхын тухай тэгэл Баянгор аймагтаа ажиллаж амьдарч ирсэн үеийн тухай биднээс байх хууч ярьдаг. Тэгээ манай нэг ихч ярьдаг байсан. Энэ өндөргойд нэг сахиус байдаг юм байна. Тэгээ нэг сахиус нь бууж байгаа юм байна. Тэгээ хаяа ороод ирлээ гэдэг тэр үе чинь яг бас нэг цаг тийм хязгаартай нууц байж ер нь тэгээд сахиус бууна гэж ер нь юу хэлдэг. Тань ер нь яаж мэдрэгдэж ийсэн? Тий. Сахиус бууна гэдэг их нарийн учиртай юм байгаа шүү. Энэ бол жинхэнэ одооны энэ эрдэм ухаанд энэ том дээд энэ сайхан шинжлэх ухаан шиг манай өвөг дээдсийн одоо энэ хуйлгаа дутагт нар тэр одгараг энэ эрчим хүч энэ бүх юмыг судалж одоо сахиус гэж одоо энэ хадагтай энэ том барууны 80 гэж би энэ том сахиус барьдیں۔ Энэ сахиусанд одоо хүний тэр эрчим хүч хүний тэр бодол сансан юмыг биелүүлэх гэдэг юм уу одоо оюун ухаанд хүч ирэх тийм сайхан хүч өгч биднэрт өвлүүлж өгдөг тийм байсан. Манай нутагта манай баян хонгорчууд ч их буянтай ус шүү дээ. Улам тийм их хүчтэй сахиустай нутаг шүү дээ. За танаа аав ээж гэсэн их хүчтэй сайхан улс байсан. Ер нь би чамайг ч гэсэн таньж байна. Ер нь манай нутгийн улсуудад ер нь манай нутаг гэхгүй монголчууд цугаараа тийм. Гэхдээ манай нутаг баян хонгор баян болгоод тэгэл манай баян хонгорчуудад тийм том дээд оюун ухаанд хүч ирж хизээний тийм том сахиус өвлүүлж хэцүү цагаар шүү чи буугаад та нар ингээ энэнийг бариад зовлон зүдүүрээс тусалж байгаарай гэж хэлдэг байсан. Тусламж өгөх тийм хүчээрийн шүү. Зовлонтой цагаарийн шүү бас хүн төөрөлдөж эвгүйдэх үеүүдээр нь зовлон зүдгүүр өвчин зовлон ихтэн газар хөдлөл дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн эргэлт юмар бас юм чинь эвгүйдэж ирнэ гэж одооны энэ од гаргийн янз бүр болж байгааг яг мэдж хэлж ирсэн. Одоо зарим газар их тийм газар хөдлөл янз бүрийн болно. Тэр үед энэ дээд тэнгэрийн оюун ухаанд хүчтэй монгол хүнийг ингэж залгаж өгсөн шүү. Оюун ухаанд нь тэр оюун ухаанд хүч ирсэн учраас монголчууд намаа их тайван амгалан сайхан байх ёстой. Өөжим тал нутгшгэн дэлхийн ээж шигэн энэ тэнгэрийн гөх тэнгэр шиг юм байх ёстой гэж хэлжсэн. Нэрээ хаа газар хөдлөн хаа зовлоор наддаг энэ шин үлг мэдэгдээ. Сахиус барьдаг хүнд шин одоо тэр зарим одоо манай дэрдэг энэ сайхан улсууд одоо энэ хүнээ зэлбэрч яхад одоо тэдийн насан дараа эвгийдэх юм байна, эрэлгийн хөр дэрэх юм байна, одоо отоо дагаадаа ингээд бүр хилээд ирдэг.
манай өвөг дээдсийн хувилгаан гутгтуудын тэр том их гэрэлгийг ярьж гүчигдээ. Хүн тэр дээшээ ирэмлэх тэр хязгааргүй ирэмлэх тэр гүчин тэр гэрэлгийг сайн сайхан юм хийж энэ хүчээ нэмэгдүүлэхгүй харанхуй хар энерги хар гэрэл бас ирээд байгаа юм. Гэрэлгийн хоёрын тэр гэрлийн натгаж авах уу харанхуйд нь орох уу гэдгийг ойлгохгүй нариндаа муу муухай юм шунал тачаал янз бүр юмнасаа болоод харыг натгаж аваад байгаа юм хүн. Харыг аваад одоо ингээд янз бүрийн тийм муу юм хийгээд тэрнээсээ болоод одоо дэлхийн эрдэнэс хүртэл бурхад хүртэл шийтгэх гээд одоо олон түмэн сайн сайхан сэтгэлтэй бас тэр шийтгэлд нь давхар ороод ийм муухай юм ирээд байгаа юм. Тийм учраас л тэрнийг хамгаалах гэж Сахиус гэдэг бол манай жинхэнэ үндсэн шин олон хүнд сайн сайхан юм өгж ийдгийг. Одоо манай дэрдэг улсуудад зарим нь янзын муу байж байгаа итгэлээ барилаагаа баярлаад байгаа. Манай баян хонгорчууд цугаараа намайг таньдаг улс цугаараа мэдж байгаа. Танаа ээж аав мэдж байгаа. Тийм учраас мэдчил сүчжил байвал тэр дээшээ ирэмлэх хязгааргүй тэр оюун ухаанд хүчинд л бэлэг ухаанаа өгч сайн сайхан юм хий гэж бодож тэр амьдралын дөнгөнд хоригдсон тэр олон зовлонтой усаас яаж гарах вэ гэдгийг л дагнин бодож тунгааж сайн сайхан юм хүнд хэлж мэдсэн мэрэгжлээ олон хүнд хэлэхгүй юм бол хичнээн эрдэм сураад олон хүнд тэрнийг түгээхгүй юм бол эрдэм сурахын хэрэг юу байгаа юм? Амьдралын дөнгөнд өнгөлөх гэж яг юу юм бэ? Яг юу хэлж байгаа юм гэвэл минийхөө юм шүү. Амьдралын дөнгөнд хоригдно гэдэг нь хүн ерөөсөө нэг л энүүхэн насандаа нэг амьдрал өнгөрч юм шиг боддог. Сайхан буян хийж бусдыг инэрх тэр сайхан саруул ухаанаа өөдөн татах тэр сайн сайхан юмыг өөрөө мэдлэг мэрэгжлийн дээшлүүлэхийг бодохгүй зүгээр л нэг мөнгө төгрөг өнөө маргаашаа бодоод юу ч бодохгүй нэг тийм юу ч бодохгүй ч яах вэ зүгээр мөнгө төгрөг бодоод нэг тэрүүхэн өөрийнхөө амьдралыг бодоод бусдад гитнээх нэмэрвэлж биеиндээ энерги солилцож дээд тэнгэрийн тэр хүчийг авч олон хүнд гүчих юмсан ядарч зүдэрч явуулсад ямар их гүчигж ийж хүн өөрт нь бурхан баярлж их гүчигдгийг мэдтгүй. Тий хүн өөрөө тэр их хүчийг авчаад ганцаараа эзэмшээд байвал бурхан ч гэсэн жишээ надад гүчихгүй штэ. Би одоо аглагч суугаад ингээд олон хоногоор бүр ингээд муу яра юм авч тааж бариад бүр ингээд олон хоногоор суугаад хүний төлөө тэгээд тэр хүн эдгээд ингээд сайхан болоод байгаа юм. Тэгэхээр бурхан баярлаад байдий. Тий би бас баярлаад эдгээд одоо 80 хүрчээд бас сайхан ямар ч өвчнөгүйгээд юм чи үцгэд тэгсэн. Өвчнгүй сайхан явж байгаа. Танигаараа даг тэр тэгээд харин тий. Ер нь бол унаагүй. Нүд сайхан. Тий нүд юм үзээ жих сайхан дуулаад би их баярлдгийг. Бурхан зөв яваа хүнд их гүчигдэм байна. Тий. Бурханы энерги тэр одоо эрдэмтдийн судлаад байгаа энэ энерги хүч чадал гэдэг байгаа чинь энэ сайхан уйжим гөхтөнгөртэй Монгол төрчөөд энэ их сайхан уйжим дэлхий энэ одоо лувсавдаг тэр өвгдээцээ хэлж идэг энэ сайхан лувсавдгаас ямар их хүч ирж харж идэг дээд тэнгэрээс нарнаас энэ сайхан үнд чулуу цэцэг ногооноос ямар их гүч өгж идгийг мэдрэхгүй зүгээр л нэг ер нь бараг л би болохгүй байна би тийм байна төр засаг тгсэнгүй гэдэг юм уу тэр над тэгэд тусалсангүй гэдэг юм уу өөртөө ямар их хүч байгааг ашиглаж оюун ухаанаа сайжруулж тэр их хүчийг ашиглаж тэр байтугай би гिचнээ хүн туслах ёстой гэж бодож явдаг ёстой бодохгүй зүгээр баг хүнээс л тэр яагаад над тусалдгүй юм тэр баян байж гээд боддог тэр баян их мөнгө олсуулс гэдэг чинь бас бурхантай холбоотой зөв юм хийж ич зөв тэр их мөнгө орж ирж байгаа юм бид нэр өөрснөө буруу юм хийгээд хүнийгээ хайрлж, биенийгээ хайрлж, эр нөхрөө хайрлж, ханижлаа хайрлж, ах дүүсээ хайрлж, Монгол үндэснээ хайрлж, тэр байтугай дэлхийн эрдэнэ их улсын 6 зүйлийн хамаг амьтан цугыг хайрлж, сайхан юм бодож, их мэдлэгтэй болж, их хөдөлмөр хийж, өөрөө их хөдөлмөр хийж, гар хөл нүд заяасан энэ сайхан гар хөлийн нүд жихийн бүх юм энэ сайхан хүч чадлаа авьяасан дайчилж, яаж би олон хүнд тусвалдаг лээ. Ядарч яваа хүнд тусдын мөхийнсэн тэр олон хүнийг аврахынсэн гэж бодохын оронд ганцхан хувийн бодоод байгаагаас дэлхийн эрдэнэс бараг цэрлэл ирэх гэдэг. Зарим үе бүр над мэдэгдээ. За. Тий өөрсдөө цэрлэл аваад байгаа юм. Тий. Гэрлэг биднээс яриад байгаа бүгдээрээ зөв сэтгэлтэй. Харин тий зөв. За тий. За тий шүү. Харам нуруу санмааргүй байна. Магадгүй хүмүүс гомдож бодгүй өөрөө гомдох ёсгүйгээр л явж байгаа. За нөгөө төр нь сайхан. Тий сайхан явдээ. За тий хүн нэг
сайхан хийсэн сайхан яваа хүнд бүр баярлж явах ёстой шүү дээ. Овоод хөдөлмөр хийгээд сайхан болчих. Би ч гэсэн интернетээс сураад яаж яагаад урам хайрлаад дэмжиж бас би энерги давхар оруулаад би тэр юм ажиллахан сураад бүр сайхан сурахгүй ч гэсэн бас дэм яваад ингээд нэг юм хийгээд сайхан амьдрах юмсан овоодоо гэж баярлж явал тэр хүнд бурхан хайрлаад улам хүчигөө тэр хүн сайн явдаг. Нилээн юм бичдэг юм байна. Би ном болгоод биччихээр ч юм уу гэх байна. Яг нэг би ингээд уушаа сууж явах өөрийн чинь бас яг үзэж харсан өөрийнхөө сэтгэлдээ буусан юмнуудыг л тэмдэглээд авах шиг байна л да. Тийм ээ. Эндээс та нэг ингээд нэг за би энэ уртын сайхан үүлийн үр аштын өрөөлөөр эх орн нэгтэй болж төрсөн. Монгол ахын дүүстэй болон баян онгорчуудаа сайн сайхан бүгдийг хүсэж мэдчилээ. Хүн болж төрсөн хувь заяанда бурхны зарилгыг биелүүлж байна гэж баярлаж явдаг. Хүн болгон бусад амьттай болгонд тус хүрхийг зорих хэрэгтэй энэ гэдэг дандаа нэг ийм сайхан таны ерөөсөд бодож байсан юм аа гэж тэмдэглээд идэв юм шүү дээ тийм ээ. Энэсээ яг уншаад өгье дээ. Эмээ ингээ яг ярих болохоор мартаад байна. Одоо надад эмээгийн тэр сайн үйл хийжсэн тэр бурхтын тэр сайхан хийцэн барууны нандин гэж баян хонгорын баян булгийн тийм тус сахус барьдаг манай өвгдөөдс байсан. Барууны нандин хүрээний бүр том сахус байгаа юм. Та нар зургийг аваарай. Өөр юм том жижиг хоёр. Тэгээ энэ сахусыг юу ярьдیں۔ За тэгээ энэ сахус бараг надад нариндаа юм хилээд байгаа юм шиг болдог байхгүй юу? Тэрнээс би тэмдэглээд байдیں۔ Оюун ухаанд хүчтэй хүн бол төрчөөд осолдох юмээс ягаад зайлж хийж чадахгүй хахад хүнд бол төрөхгүй шүү гэдэг бүр. Ерөөсөө ингээл юм байгаа юм л да. Бидний сүрч жишээ нь одоо ажиллаа үрт төлөвлөдөг штэ. Тэр чинь одоо дэвтэр дээр бичсэн байх чинь дараа нь мартдаггүй. Яг тэр үедээ орж ирсэн бичсэн байх дараа нь амар үйдэг. За тийм. Иймэрхүү юм байна. Ерөөсөө тиймэрхүү юм. Тийм шүү ингийн юм. Гэхдээ энэс жаа уншаад хийдэг. Зарим юм мартаад байх юм тий. За тийм бурхны зарилгыг биелүүлж байна гэж баярлж явдгийн шүү хүмүүр тэгээрээ хүн болгон бусдад амьтаа болгонд тус хүрхийг зориорой гэд би бас тань хүнд хэлдэг. Монгол хүний уужим яруу сэтгэлийг эцэс төгсгөлгүй дээд гөх тэнгэр шиг юм болгож бурхан заяасан шүү. Тэрнийг бид нэр ашиглахгүй болохгүй шүү гэж. Энэ хэмжээг шишгарахгүй шиг эрдэнэт хүний оюун ухаан сэтгэсэлгүй байдیں۔ Шүү. Суут хийгэрсэн бурхадыг сайн үйл хийсэн хүн хоёрыг холбоотойг би мэдэрсэн. Хүний уужим яруу сэтгэлийг нь ухаант мэрэгд байгаль дэлхий бид нэр төгсөн байтал бид нар энэ сайхан юм ашиглаж чадахгүй байх шүү гэд би дагн зовж явдیں۔ Тэрнийг би ухаарсан учраас олон хүн төр засгийн эрх баригт нараас сайн сайхныг хүсэх юм. Харин хүний хувь заяа засгаас биш бурхнаа зүйлтэй байдیں۔ Шүү. Тэрнийг би ойлгосон. Зураг тавилангүйгээр төрдгөө юм хүн. Ухаант хүнийг зураг тавилангүйгээр бурхан төрүүлдэггүй юм. Хувь заяаны энэ юг одыг хүн дагн хувь заяаг нь хүн алгандаа атгаастай төрдөг юм. Тэрнийгээ хүн өөртөө итгэж өөрөө хийхгүй бол хувь заяагаа өөрөө өөд татаж